ондаг. За ямар вэ? Тооста. Онжо. Тэний цагаан бүдүүн амтай ашиглаж байна. Ашиглаж байна уу? За юу хийч вэ? За, элэг шимж хоёрыг л ороомох хийгээд шарчлаа. Нэг иймэрхүү хотлоод ингээ гүйцэд болсон баа сайхан. Онжо байна. Зөөлхөн дотроо тосрохог угаа тий. Сайхан тосрохог. Илгэндээ шингэцэн тий. Өөхөн шингэцэн. Нөгөө ямар ч амтлагаа давсмаас ирээгүй. Ирээгүй давсмаас нэрэггүй. Өөрөөр ирэх тий. Одоо бөөр хэд ингээ шарцсан юм даа. Мөл юм. Ингээд одоо тэр гадаа явах юм бол үс цангахгүй нэ. За тэгээд айжгаа танилцуулахгүй бичлэгэнд ороод яваад идэг. За манай зэрэг одоо Бацаахан гэдэг. Чи юу өөрийгөө танилцуулж байгаа. За тэгээ юу гэдэг. Намайг Бацаахан гэдэг өдөрөө мэдж байгаа хөө нэлээ. Хүмүүс найз нөхдүүд ирээд бичлэгэнд нь ороод яваад идэг. Би уг гарал бол одоо Хөрөнгө аймгийн Баталчин сум их. Тэгээ Өвийн нутгийн хөргөн болж ирээд 20 хэдэн жил амьдарч байна да. Ангөрөө хийх дуртай. Анаа зөвхөн ирэхээр ингээд хэр гадаагаар сайхан ангөрөө хийх дуртай. Ийм хүн байна. Энэ ч одоо багасаа тэгсэн. Би 13 тагаас өгсөлөл буурсан. 13 тагаас одоо анх хэл чон будчихсэн. Тэгэл одоо тэрнээс хойш ер нь бол нэг одоо ангид тасраагүй. Гэхдээ ангийн төлөө бол одоо бас байгалийн төлөө бас байгалийн төлөө нэлээд боддог болсон. Тий. Байгалаа бас сайхан хайрлаж хамгаалъя, амтнаа хайрлаж хамгаалъя. Агнах үе байна. Зарим одоо хайрлах үе байна. Тэгээд энэ бүгдийг л одоо уялдуулж болохгүй болсон. Одоо 20-той ангөрөөвөл хийж одоо тэгж үзээгүй. Ер нь бол байгалийнхаа одоо яг ер нь бол сайхан гიშгийг хүртэж эдийн хүртэлтэй ингэж явлаа. Ер нь бол тэгээд чон бол илбэг. Тэгээ чон илбэг. Одоо 10-аад жилийн өмнө бүр илбэг байсан. Тий. Өстой илбэг байсан. Тэр үед одоо энэ хави одоо айл амтан ах дүүс имал унахтаагүй хэл унаг нь онд ордоггүй идүүлээ тусдаг байл шүү. Хонь малаа ман чондог шүнд нь бол нүдээ нуугтал ман чондог байлаа. 13 он мөн үед бол бүр хашиж чонооч нэмэргүйсэн шүү. Хашааны завсраар хашиг хурганы хөлд цугталтаал тасталтаал аваа явждаг. Тэгэл идүүлдэг байлаа. Тэгэл манаа ландаг ус. Тэр үеэс хойш нэлээ энэ нутгийнхээ бас чоныг бол нэлээ бас хөөцөлдсөн. Чамгүй бас хэдийгч авсан. Тэгэл ер нь тэр үеэс хойш тэгэл ер нь малын төл онд ордог боллоо. Хонь малаа ман чонхон байчлаа. Чайхан болсон. Тэр нь энэ хангаад бол одоо байхаас ч орохгүй газар л уусаа. Мартасаад хангаан нуруу шүү дээ. Хангаан. Биш нэг хэд одоо ирсэн. Бас л чанган байлээ ш. Үргээх, сойрон цох, алхаж явна. Хат асах хэрэгтэй. За тэгээд алхаж яваад тэр нуруугаар алхаад сойрон цогоо чоноо алдах юм бол тэгээд халуулах юм байлээ тий. Тиймэрхүү тохиолдол зөндөө байсан. Манд яваад та буудаж алдах тохиолдол байна. Чи бас буудсан болгоно авахгүй шүү тий. Чин тэгээд бөө мөрлж ир хүн гэдэг үлээд бас алдахгүй их үе.
авах чүй би тэгээд тэгжил уялдаа холбоог нь харж явдаг хүмүүс ч дээ. Тэгээс бөөмөрлөл бол хөнөөгөл алаад байдаг бол зүйл бол биш. Бас давхар хайрлагч юм би, агнагч юм би тэгээд. Ер нь бол одоо энэ чонтоогоор их тэмцэж байгаа бах тий. Угсагаа олвол сайхан өссөн. Тийм чон бодлоод их тэмцдэг. Угсагаа бол илбэгээ сүүлийн үед маш их илбэрч байгаа. Манай чинь тэгээд чон байна. Шилүүс байна. За тэгэл одоо нохоо зээх, аргал янгэр, угсагаа тэгж байдаг хамтдаг газар да. Гахаа нэг үе орж ирдэг юм л энэ хайлынхаа нуулуудаар. Эдээшлэгэнд байгаа самрал өрх ургасан жил бол бас орж ирдээ шүү. Бос үед бол их ордгоо мөлий ер нь бол. Харлуу зөдрөл байгаа бах тий. Харлуу. Тэг хамгийн сайхан гоё анд явсан дурсамжтай түүх юу гэдэг вэ? Олон байна л да. Бэж та хар багаас ах нарын дагаж ангөр ээж юсаар байгаад дээдэрсэн тэгээд. Намайг одоо хүүхэд байхад бол манай нутгийн сайхан луулгаар амчд байсан. Одоо анчинд одоо гэдэг нэртэй тийм ах байла. Тэр хүн бол бараг миний багш хуу. Намайг одоо бас бөөмөрлөхөөс өсвөлээд бас арга техник зааж өгсөн тийм хүн байдаг. Байсан зайлвал одоо бол бурхан өгсөн. Бас тэрний дөрсөн дүүс Хватер гэж сайхан анчин ах байла. За ган тулаг гэж сайхан анчин байла, ах байла. Тэр ахыг ус дагаж олон жил өрөөлсөн. Миний өөр юм бас нэг бурхан бас ах маань сайхан ангөр байдаг хүмүүс. Тэр ахыг бас дагаж багаасаа бенч хаах тий. Отор нүүдэл хийгээд одоо ангөр хийж явжсэн түүхэл олон бай. Тэгээ бид одоо нэг арга хатрон энэ нар битүүтэд одоо намрын цагаараас гахаа махаа хөөцөлдөж аганжсэн тохиолдол би. Ер нь дурсамжтай сайхан гэдэг бол одоо хээр гадаа сайхан ангөр хийж яваад хоноод хээр гадаа нь сайхан хоноод тэр ангөрөөг одоо яах вэ хүүгийн яаж сууж тэгж одоо авлах сайхан байдаг. Тэгээ би нэг ахтайгаа нэг хоёулаа бас энэ нуруунд хоёулаа гөрөөлж яваад хээр хоноод нэг өглөө мөр хадлаад гахааны мөр харж бас гахаанд л явсан. Тэгээ гахаа харсан чинь нэг 3 сайхан бүдүүн гахаа ингээд нод руу орцсон байсан. Тэгээ мөр хадалж байгаа. Тэгээ хэн сайн буудах уу гэдгийг хоёул ярилцлаа. Тухайд би бас өөрхөн 764 гэдэг буу 8 зүгийн буу авсан. Манай ах бас 8 зүгийн буутай хоёулаа. Тэгээ хоёулаа хэн сайн буудах гэж нэг сайн буудгах нь буудъя гэдэг. Тэгээ ахтайгаа хоёулаа ярьж байгаа. Би ахыг бас хүлээж зөвшөөрөө заа та суу гэдэг. Би өөрөө өргөж гэсэн. Тэгээ манай ах бас нэг сайхан том бодон буудсан сууж исэн. Тэрний нөгөө нурманд жигэнж байгаа учраас нөгөөч айлаа досуулна. Тосн элгээлж хүлнэ. Хайс тийх юм байна. Нэг бирэнд олны хийчихэр юм байна шүү. Гоё юм байна. За энэ сайхан ангаад ирсэн нэг сайхан шуран хайлчих уу? Шуран хайлах юм уу? Тэг. Сайхан ангаад л хээ байсгий та. Битэрч гсэн байсэ. Сайхан нодон шүү дээ. Гоё шуран хайлах шүү дээ. За тэгээ дээрийн хэмэр сэргээж өгөх юм чи. Эртээ сайхан хээрээ эрч хүч энерги авдаг байгаль дэлхээс үн чин тэгэл тэр сайхан үлэх. Тэгээд сайхан уртын дөө шургалчаар лус авдаг байсдаг. Лус авдаг байсыг дээ хөрх юм. За Монгол Ардын уртын дөө хүрэн долгоон сүүдэр гэдэг сайхан дөө байна. Тэнд үг илья. За. Хүрэн толгоон сүүдэр хүндиго
노래된 애도 우신데야